За хоёр дахь зөвлөмж. За энэ удаа жаахан сэтгэл зүй рүү орно нэлээд тийм нухацтай зүйл авч хэрэлцэн. Тэгэхээр манайхан авахыг аваад хаяхыг хаях гээх ухаанаар хандаараа. За ингээд ач зээ нараа зөв хайрлах. За энэ дээр мэдээж одоо бид нар бүгдээрээ л одоо зөв хайрлаж байгаа гэж боддог. Гэтэл энд бас нэг ганц хоёр бас нууц алдаанууд гарч ирдэг. За нэгдүгээр юу вэ гэвэл бид нэр одоо өөрсдийнхөө хүүхдийг өөрийн хүүхэд мэд маш их тийм өөртөө ойр дотн татдаг. За гэтэл чин бид нар бас нас нилээ явчихсан байдаг. За тэгээд нөгөө газар руугаа явах ойрхон болцсон байдаг. За тэгээд тийшээгээ явлаа гэхэд нэг үлдсэн хүүхдүүд сэтгэл зүй эмгэгтэй үлдчих гээд байдаг гээд нарийн ширийн юм байдаг. Тэгэхээр бид нэр 50-аас дээш насныханд одоо мэдээж одоо өөрсдийн хүүхдүүд нь том болчихсон. Тэгээ хүүхдүүдийнхээ хүүхд буюу ач зээ нараа зөв хайрлах. За энэ дээр эхний зүйл дээр юунд анхаарах вэ гэвэл хит их аав ээжийн орлох гэж оролдох хэрэггүй. Яагаад гэвэл тэд нар чинь өөрсдийн гэсэн аав ээж нартай байгаа. Тэгэхээр энд бол нэг зүйл ажиглагддаг. Тэр нь юу вэ гэвэл бид нэр залуу байхдаа за зарим нь одоо социализм, коммунизм байгуулад ч юм уу эсвэл гэр орноо төвхнүүлэх гээд завтаа завгүй заримдаа одоо ингээд хүүхдүүдээ нэг анзааралгүй өсгөчихсөн байдаг. Гэтэл бидний дотор нэг тийм юм байдаг. Нэг гимшил, жижигхэн гимшил байдаг. Тэр гимшил нь ямар байдгүй гэвэл би өөрсдийнхөө хүүхдэд өгч чадаагүй зүйлийг хайр халамж одоо ач зээ нартай өгөх ёстой гэдэг чинь нэг тийм бид нэр цаана заримдаа энийг бүр эцгэгчүүд миний үеийн одоо энэ өвөө эмээнаар өөрсдийн мэдлгүйгээр энийг хийдэг. Эсвэл хийх гэж оролддог. Тэгэхээр энэ бол мэдээж одоо давтагдаагүй зүйл ийг дахин одоо давтах гэж байгаа зүйлээ гэсэн. Дахин бас дахиад бид нар алдах гэж байна гэсэн. Тэгэхээр энэ дээр бас болгоомжтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл мэдээж одоо өөрсдийнхөө тэр дотор байгаа эмчлийг бид нар гаргах гэж хичээнэ. Гаргахдаа нөгөө нэг хайраа дотроо халаа гаднаа гэдгээ бид нар мартна. Яагаад гэвэл бид нэр бол бүр хайраа одоо гаднаа гаргаад халаа дотроо авч магадгүй. Тийм бол бид нэр хүний хүүхдийг буруу хүмүүжүүлчих юм. Хүний хүүхдийг буруу хайрлах юм. Энэ дээр одоо энэ эмээ өвөнөр анхаарах хэрэгтэй. За дараа нэг зүйл байдаг. Манай үед тийм байсан, намайг бага байхад тийм байсан, бид нар тэгж бойдсон, бид нар тэгж хүмүүжигдсэн гэдэг нэг тийм өөрийнхөө эрен үеийнээс юм татаж ирж одоо наах гэж оролддог эмээ өвөнөр. За энэ бол нэг тийм таатай биш зүйл бас. Ягаад гэвэл жишээ нь одоо бидний аавын үе ээжийн үед бол юм шал өөр байсан. Бидний үед бол бас өөр байсан. Гэтэл одоо энэ бидний одоо хүүхдүүдийн үед бол ерөөсөн. Бидний байтхаа одоо үгдийн дараагийн үеийг татаж авчраад наахад хүртэл яхаа наалдахааргүй тийм үед хөгжсөн байна. За энэ бол аргагүй юм. Ягаад гэвэл юм нэг байранд зогсдгүй үргэлж яахаа цаашин хөгжиж явдаг гэсэн зүйл байдаг. Тэгэхээр энэ бол тухайн одоо бидний өөрсдийнхөө одоо байсан зүйлээс юм татаж авчирч одоо бид нар тийм байсан одоо та нар ингэж байна. Энэ бол ажиллахгүй. Энэ бол нэг тийм тата биш бас нэг зүйл. За дараагийн нэг зүйл нь гэвэл бид нар түрүү хэлсэн нэгдүгээр зөвлөмжийг бид нар анхаарах хэрэгтэй. Бид нар одоо бас тэр чигээр ажилгүй хүмүүсүүд бол бас биш. Тэр чигээрээ бид нэр яг чөлөөтэй хүмүүсүүд бас биш. Бид нар чи өөрсдөө бас цаг хугацаа гаргах ёстой. Өөрсдийгөө арчлах хэрэгтэй. Өөрсдийгөө бас бид нэр яг зөв одоо жолоодох хэрэгтэй. Бас яг бид нэр сэтгэл оюун ухааны хувьд бол бид нэр өөрсдөө цаг зав гаргаж хөгжих ёстой. Гэтэл энэ дээр бол одоо зарим үед бид нэр өсөл тэр чигээрээ чөлөөтэй юм шиг одоо надад одоо маш их цаг байна, зав байна гэж одоо айлын хүүхдүүд рүү дайрдаг. Нэгсэндээ айлын хүүхдүүдийг хүмүүжүүлэх гэж оролддог.
За энэ бас нэг таагүй зүйлүүдийн нэг. Тийм учраас бид нэр яг тийшээ шувт гэж тэр чигээр дайраа явчихдаг. Мэдээж энэ дээр бол яг заавал хил хязгаар байх ёстой. Хэдийгээр та бүр бүтэн завтай байсан ч гэсэн өөрийгөө зарим нэг юм зориулаад завгүй мэт зарим нэг зүйл зориулаад надад нэг ийм л цагийг би яг ач зээ нартаа зориулахад боломжийн байна гэдгийг өөрсдийнхөө хүүхдүүд ч гэсэн тэр өөртөө ч гэсэн хил хязгаарыг ингэж тогтоож авахгүй бол энэ бол буруу ойлголт болно. За дараа нь дахиад хэлье. Бид нэр өөрсдийнхөө хүүхдүүдийг зөв хайрлах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бид нэр авах хэрэгтэй гэвэл мэдээж материаллык зүйлээр аль болох шагнаж урамшуулж хайрлахгүй байхыг хичээх хэрэгтэй. За энд бид нар мэдж байгаа. Бидний хайр бол яах ёстой вэ гэвэл аль болох тэр ач зээ нараа би даах гэдэг урлагтлаа тэрнл л хөтлүүлэхэд зориулагдж байх ёстой зүйл. За дараа нь бид нэр түрүү хэлсэн тийм үү. Эхнийхтэр ч гэсэн бид нар дурдсан баг. Бид нар энд бол бас гадна зүйлээс бид нар дотгошоож байгаа чиглэж байгаа нас. Нэгсэндээ бид нар гадны үн цэнийг, эргэн тойрондох зүйлийнхаа үн цэнийг эрхэмлдэг байсан бол бидний нас бол дотоод үн цэнийг бидийг эрхэмлэх нас ирсэн. Тийм учраас үн цэнээ бид нэр чал өөр үн цэн рүү хардаг болсон. Ялангуяа энэ залуу хүүхдүүд бол гадаад үн цэнийг бол маш их эрхэмлдэг. Гэтэл 50 гарсан, 60 гарсан биднэрт бол тэр бол чухал биш болж байдаг нас. Бидний гол үндсэн зүйл бол дотоод үн цэн рүү болж өгдөг. Энэ чиглэлээр бас тэр ач зээ нартаа энэ сургаал энэ цэгээс харин тэднэрт зөвлөмж өгүүлэх таатаа бол ягаад гэвэл хүүхдийг багад нь бас чиний бол гадаад үн цэн гэж би бас дотоод үн цэн гэж би гэх юм бол тэр хүүхд харин би даахад явцдаа бол энийг бол маш сайхан зөвөр ойлгоно. Тэгээд биднэрт нэг чухал зүйл байгаа. Энэ бол бид нэр ач зээ нартай амьдралынхаа өөрсдийн туршлагаар бид нэр тэр хүүхдүүдэд юм зааж өгөх юм бол харин тэрэнд бол хүүхдүүдэд наалдах нь маш их амархан болно. Ойлгоход амархан болно. Ягаад гэвэл тэр туршлага гэдэг маань бидний өөрсдийн алдаж онож олсон зүйл учраас бид нэр онол яриаггүй. Тэнд бол бид нэр бол яг л энэ би ингэж алдчихсэн. Тийм учраас энэ хүүхдэд энийг харин би энэ замаар биш арай өөр замаар ингэж ойлгох юм бол харин болох юм байна гэсэн ийм хувилбараар ач зээ нартаа зөв хайрыг өгөх юм бол биднэрт бол энэ бол харин туршлага нь биднэрт байж байгаа. За дараагийнх нь мэдээж өмчлөх хэрэггүй. Тэгвэл тэр бол айлын хүүхэд. Айл болох энэ дээр яг гэдэг. Ер нь хайр бол нэг тийм буруудад ирэхээр өмчлөх тийм эсвэл тэрнтэй ингээд хамааралтай болж эхэлдэг. Тэгэхээр энэ хоёр том зүйлийг энэ өвөө эмээ нар бол эртхэн шиг салхилуулах хэрэгтэй. Ер нь ойлгох хэрэгтэй. Энэ нэг бол хайр гэдэг зүйл бол дуусахгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Намайг биднийг байхгүй болчихсон ч гэсэн бид нар байхгүй болчих нь хайр бол үргэлжлэн цааш явах болно. Үргэлжлэн үлдэх болно гэдгийг тэр ач зээ нартаа бас салхилуулж ивэл маш их сайхан болно. Дараа нь өмчлөхтэр. За энэ дээр бас үнэхээр сайн анхаарахгүй болохгүй. Ягаад гэвэл бид нар чи ингээд 50 гараад 60 гараад 70 гараад ингээд явж байна. Тийм учраас хит их өөрлөгөө ойртуулах юм бол энэ бол түрүүний хэлдгээр те сэтгэл зүй эмгэгтэй өвлтөн тэр хүүхэд. Энэ бол бас нэлээд тийм хөнгөн биш нэлээд хүнд эмгэг байдаг. Тийм учраас энд бас дахиад л нэг хайрын 2 3 хүний хооронд бас хил хязгаар гэдэгтэй адилхан бас өмчлөх гэдэг дээр нь бид нар анхаарч явахгүй болохгүй. За ингээд дараагийн зөвлөмж дээр уулзцгаая.